За өмнөх бичлэгтэр ерөнхийдөө харанхуй твийн талаар яриад Dark Continent Expedition Arc буюу Setup маягийн жижигхэн арк яриад дууссан байгаа. Юу болсон бэ гэвэл давч тайлбарлах юм бол харанхуй тв рүү явахаар болсон. Гэхдээ тэр явах багийг ахалж байгаа Neteroгийн хүү Beyond гэх нөхрийн сугны өснөд болон Jean-нар нэлээд олон зүйл бууалсан бас сугны өснөд донд Paris-тан явж исэн. Тэгээд Paris-аас гадна бас нэг өөр таг нь 12 жил нуугдж ингээд тэрийг олохоор болоод энэ арк дуусж байгаа. Хэрв та дэлгэрэнгүй мэдмээр байгаа бол энэ бичлэгнээс үзээрэй. За тэгээд олон юм яриад яг шууд бичлэгтээ орцгоё. За Kurapika хүчил хоёр ерөнхийдөө 12 жилийнхнийгаа бүгдийг байцааж байгаа чадрыг мэдэж аваад хин тагнуул гэдгийг олоод мэдчихдэг. Kurapika-гийн чадвар тэгээд туугаагүй л ямар ч хийсэн бид биччихэл урагч юм байна. Бас түүний нээж чадвар ерөнхийдөө өрсөлдөгчийг харах, сонсох, ярих гэсэн 3 мэдрэхүүгийн үгүй хийждэг. Ер нь нэлээд OP чадвартай байна гэдгийг мэдэж авна. Гэтэ шууд чи урагш гэд бариад авчих юм бол Paris-танч тэр бичиж тэр ямар нэгэн төлөвлөгөө боловсруулчих магадгүй болохоор мдэггүй юм шиг дүрсгэж байгаа дараа нь шин төв рүү явах замд нь барьж авъя гэж хоорондоо тохирдог. Шин төв гэдэг нь болохоор нөгөө 200 мянган хүнтэй хөлөг онгоц харанхуй төв рүү явахынхаа өмнө эхлээд энэ шин төв гэдэг арал дээр очиод сугуудан шигшигтэй дараа нэг чухал хүмүүсээ авч явах зорилготой тийм арал юм байлээ. За тэгээ шин төв рүү явхад бас нэлээд хэдэн хоног болно. Тэр үед нөгөө Гакины 14 хаан хүү хааш ирээний төлөө алцахаар болж байгаа. Ерөнхийдөө манай одоогийн хаан маань нийт 8 ихнэр 14 хүүхэдтэй. Тэгээд харанхуй твд амьд үлдэж чадсан нэг нь л хаан ширээг нь залгамжлан гэж хэлдэг. Гэтэ тийш нь цөлхөөс өмнө нөгөө 14 хаанхууд бүгдэнд нь нэг нэм ангасууд өгдөг. Энэ нэм ангасууд нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө Гакин улсыг бүр эртнээс үеийн үед хамгаалж исэн тийм нээн чадвартай мангасууд гэсэн үг. Эхлээд энэ вааранд гараа хийж агаад хааны цустай. Тэгээд бас хаан болох асар том амби, асар том хүсэл мөрөөдөлтэй нэгэн цусаараа дахид өргөөд тэгээд ерөнхийдөө өөрийнх нь personality, ego, хүсэл энтертэй маш адилхан өөрийнх нь тийм сахиус маягийн мангас гарч ирээд тэр хаанхыг өхөн хөлтөл нь хамгаална гэсэн үг. Гэтэ бас тэр мангасуудаа ашиглах хэд хэдэн дүрмнүүд байгаа. Жишээ нь тэр нэм мангасууд нь бусад нэм мангасууд руугаа дайрч чадахгүй. Бас тэр нэм мангас нь сэрүүн байгаа үед эзэн рүү шууд дайрч болохгүй. Өөрөөр хэлэх юм бол чиний нэм мангас тэр дундаас хамгийн хүчтэй нь байлаа гэдээ ялна гэсэн баталгаа байхгүй гэсэн үг. За тэгээд энэ 14 хаан хүүг ямар бүгдийн нэг хүрчлэн танилцуултаа нэш. Хамгийн чухал хэсгийг танилцуулчих. Бас нэрээ хаан болох өв залгамжлагч болохоор эмэгтэй байсан ч гэсэн хамаагүй хаан хүү гэж дуудаж байгаа юм байлээ. Түүнээс шал 14 л эрэгтэй бисээ. За хамгийн ууган хүү буюу нэгдүгээр хүн Бенжамин гээд ер нь л нөл альфа vibe өнөртүүлсэн. Жохон цэргийн талдаа бас тэр дундаасаа баг нэ ашиглаж чаддаг цорын ганц юм байлээ. Тэгээд ер нь л харвас нэлийн хүчтэй байгаа зү тэ. Тэрний яг ихнийхтэй дүү нь болохоор дөрөвдүгээр хаан хүү буюу нөгөө Kurapika-гийн хайгаад байгаа нүднүүдийг тууцсан гар. Манай хүн бол угаасаа л нэлийн айсвал маягийн угаасаа л амар мөөхөн. Гэтэ тийм ч гэсэн бүр Genius гэж хэлж болохоор суу тухаантай нэгэн. Угаасаа сүүлийн хэдэн чаптерууд дээр харагддаг. 9-р хаан хүн болохоор дэлхийн хамгийн том их сургуулийг төгссөн, жинхэнэ сэхэтэн вайп өнөртүүлсэн бас л нэлийн ухаалаг дүр. Харин 14-р хаан хүн нэг аж хүрээгүй нялх хүүхэд байдаг. Тэгсэн мөртлөө хүчээр өрсөлдөөнд оруулсан гэхээр энэ тэмцээн угаасаа ямар харгас гэдг нь харагдана. Нэрээ нөгөө 4-р хаан хүүг тагнаш мэдээлэл цуглуулахын тулд Kurapika найзуудаасаа тусламж аваад бие хамгаалагчийн үүргээр нь хаан хүнүүд рүү нэвтрүүлсэн. Манай Kurapika болохоор нөгөө хамгийн отго 14-р хаан хүүгийн бие хамгаалагчаар орсон. Тэгээ найзууд нь гэвэл нөгөө Нострад гэрүүл цуг хамгаалагч хийжсэн нөхдөөд тэгээд өөртөө цуг анчны шалгалтанд орж исэн Ninja Hanzo. Бас Gonki хоёрын багш Bisuke болон өөрх нь багш Izunami нар багтж байгаа. За гэхдээ тэр ч яах вэ? Who give a fuck те. Одоо энэ аркинч биш энэ аниме. За бүр энэ анимеж биш заяа. Яг анимет хийснийхээ дараа бүр бүх анимуудын түүхэнд хамгийн шилтгэж байж магадгүй бүр галзуу тулаан эхлэх чинь. За тэгээд угаасаа бүгд л галдарсан бах миний бишний ч гэсэн тайтл энэ байгаа. Hisoka бол угаасаа миний хамгийн дуртай дүрүүдийн нэг. Тийм болохоор энэ тулааныг би ерөөхдөө Hisoka-гийн талд кастлна. I don't care fuck you. За тулаан эхлэхийн өмнө Crawler хүүхдлээ тулдцгаая гэж санал тавьдаг. Манай ах бол те энэ мөчийг нэлээд удаан үлээсэн Crawler Hisoka-гоос аль хэдийн залхаад эхэлсэн болохоор аль тал нь зөвшөөрөөд тэгээ тулаан эхлүүгүй Crawler нөгөө шалнаркийн чадвараар шүүгчийн үзүүнд антин зоогоод ах руу дайруулчихж байгаа. Яг ахвал тэгэл тэр мэрийг аргалах нэг асуудал биш л те. Гэтэ гол нь Crawler тэр шүүгчээр дико хийж агаад Hisoka-д бас антина зоох гээд байдаг. Hisoka ч ямар тэнэг хүн байгаа ш тэрийг мэдээд жоохон дефенсив байрал авсан чинь Crawler бүр нүүр нүдх нүдэд эхэлдэг бөгөөд
Ахын өдүүлж хоорондоо Крологийн чадварын учрыг нь олох гэж толгоогоо гашилгана. Ахч Банжиг ам мэдрээ ашиглаж байгаа яаж хийж байгаад болсон чинь нөгөө шүүгч нь ерөөсөө бууж өгөхгүй дахиад дайраад идэг. Хисокоч салхсан юм уу яасан энэ удаад хүнийг алдтал нэлээд хүчтэй тесрэлт болоод ах мөн л Банжиг амынхаа ачаар арайгч болтож чаддаг. Кролер гинт өнгөрмөр санагдсан юм уу яасан бүх чадруудаа Хисокод нэг мөрчлэн сайхан тайлбарлаад өгдөг. Цаа чи нөгөө номондоо хүний чадрыг хийж байгаа дараа нь ашиглаад идэв штэ. Гэтэ нэг дор 2-оос илүү чадвар ашиглаж чаддгүй юм байлээ. Тэгээд Хисокогийн эсрэг тулдахдаа бол 4 чадвар бол ээлжлээд 2-2-оор нь ашиглаад байдаг. Эхнийх нь нөгөө шалнаркийн антин цоогод хүссэн үний удирдах чадаад байдаг чадвар. Хоёр дахь нь Кортопигийн хүссэн зүйлээ хувилдаг чадвар. Энүүгээр нөгөө антин зооцсон байгаа шүүгчийг хувлаад 2 цэрэгтэй болж болно гэсэн үг. Гурав дахь нь тамга. Ерөнхийдөө нөгөө хүүхэлтэй олгоцсон цэргүүд болон хувилсан байгаа копинуудыг нь тамгалаад бас удирдах чадна. Гэтэ шалнаркийн чадвараас ялгаатай нэг дор маш олон хүнийг удирдах чадна. Гэхдээ сул тал нь гэх юм бол team комплекс тушаалаад өгч чадахгүй. Дөрөвдөг нь болохоор ганц дэмэж хийх буюу түрүүн дэлбэрээд исэн чадвар. Нөгөө тамгалсан байгаа хүүхэлтэйнүүд нь 2 алхаа нийлүүлээд 3-5 секунд болох юм бол асар том дэлбэрэлт болно. Түрүүн Хисоко дээр алхаа team удаа нийлүүлээгүй байсан болохоор нэг хүчтэй дэлбэрэлт болоогүй юм байлээ. Яа гэтээ ямар лайтай чадвартай юм бэ. Манай Хисоко ах шиг зүгээр энгийн гига чадвал та. Банжиг ам нааллаа, саллаа, сунлаа, агшлаа. Яа. Тэгстэй нөгөөх чинь бүр харж гэнэ миний чадвар угаасан юм өпи. Чи угаасаа манийгаа барахгүй, өхмөргүй байгаа бол бууж үг гэтэргээд ахад алуулах нь л дээ. За тэгснээ Кроло үзэгчийн суудал руу үсрээд баахан хүмүүсийг алнаад хүүхэлтэйнүүдэд болгоод эхэлдэг. Хисоко хойноос нь хөөдөж гисэн тийм олон хүүхэлтэйнүүдээс яаж амархан салах вэ? Жохон ноцолтоод байж хахад нь тэр тайлмыг ашиглаад Кортопигийн чадвараар дүрээ солиод ингээд хаана байгааг нь мэддэхгүй болчихж байгаа. Тэгээд нуугдсан байхдаа бас тэр олон үзэгчийг нэг нэгээр нь хүүхэлтэйгээ болгоод Хисоко руу явуулаад идэг. Бас тэр хүүхэлтэйнийх нь толгойг нь таслах юм уу бясалахгүй л бол өөр юу ч зогсоохгүй. Хисоког нах бөөндөр нь Банжиг амтж байгаа л өсрэлтэн саваал исэн ч гэсэн юу ч болоогүй юм шиг бас чирээддэг болохоор бүгдийн нэг нэгээр нь толгойг нь таслахаас л өөр аргагүй болж байгаа. Хэдий Хисоко байсан ч гэсэн бас нэлийн лайтай аж штэ. Тэгээд тэр хэдтэй ноцолж байгаа хооронд нь Кроло ч гэсэн хаяа үе араас нь гарч ирээд тийм хүчтэй биш ч гэсэн хөөрхөн дайралтууд хийгээд пөглөөд байдаг. За тэгээд тэр хүүхэлтэйнүүдийн толгойг нь бяцлахын тулд нэг цогцсны толгойд Банжиг амаа наажгаад нэг нунчак маягаар ашиглаад нэг нэгээр нь цэвэрлж идэл тэр Хисокогийн ашиглаж исэн толгойн биенийх нь 2 алгыг нийлүүлээд биенч тэр толгойнч тэр дэлбрээд тэгээд Хисоко тэр толгойг нь гараараа барьж исэн болохоор гар нь бас хамт дэлбрээд Хисокогийн нэг гар байхгүй болчихж байгаа. Энэ маягаар хүүхэлтэйнүүд улам олуулаа болоод Хисокоч нэг гаргүй болцсон болохоор улам л дээрлэхүүлж байгаад бүр дахиад нэг хөлөө дэлбэрэлтэнд алдчихдаг. Үлдсэний хөлөөрөө тааснаас зүгтэх гэж оролцсон ч гэсэн Кроло тэрийг зогсоогоод бас дээр наацсан байсан Банжиг ам нэгээс салчиж байгаа болохоор дивчээр унаад Хисоко зүхтах газаргүй болсны зэрэгцээ нөгөө олон хүүхэлтэйнүүд нь бүгд Хисокогийн хажууд очиод алгаа нийлүүлээд асар том дэлбэрэлт үүсчихэж байгаа. Маргааш нь тэгэл Тэнгэрийн дэвжээнд тийм том дэлбэрэлт үүссэн. Хоёр нөхрийн тулаанаас болж гим зэмгүй хэдэн зуун хүмүүс хүсэн гэл бөөн сенсац тэгтээд Аалзнот шин талаар дуулаад Хисокогийн зогс дээр очиж өгсөн үгүйг нь шалгахаар болдог. Зүрхэн зохилохгүй зогцсон ч аль хэдийн муудаад эхэлсэн байсан болохоор бүгд өгчиж гээл явах гэсэн ч Мачи болохоор аль хэдийн мөнгөний авцсан учраас бас нөгөө Grid Island Arc дээр Хисокогийн ачаар Крологийн чадвар сэргсэн штэ. Тийм болохоор тэрний ачийг хариулна гэж зогцсыг ноёод ядаж нэг хүн шиг бүрэн бүтэн болгоод оршуулъя гэд үлддэг. Гэтэл энэ Хисоко гинт босч ирээд хэрэггүй би өөрийгөө янзлшин гэд Банжиг амаараа тасарсан гар хөл шалбархайнуудаа бүгдийг хэвийн болгох чинь. Тэгээд яаж амьд үлдчихв гэсэн чинь дотор хэрэгтнүүдээ Банжиг амаараа хамгаалаад тэгээд бүрэн бүтэн үлдсэн юм байлээ. Гэтэ уг нь бол хүн өсний дараа нээн чадвар нь арилах ёстой. Гэтэ өснийхэн дараа ч гэсэн нээн чадвар нь үлдсэн хитгэн тохиолдолд энэ дээрээ гардаг. Жишээ нөгөө Пито өснийхээ дараа гон руу дайрдаг шиг. Тэгэхээр Хисоко ч гэсэн пост мортем нэм буюу өснийхээ дараа ч гэсэн нээн үлддэг, бүр улам хүчрэг болдог цөөхөн хитэн дөрүүдийн нэг болчихж байгаа гэсэн үг. Манай хүн тэгээ сэрэнгүүтээ шууд Мачиг хөдөлгөөнгүй болоход түүнтэй цуг ирсэн шалнаар Кортопи хоёрыг амархуу алчдаг. Ахын гаргасан шийдэл нь болохоор Кролог ялахын тулд эхлээд хөлнүүдийн буюу бүх гишүүдийг нь алах хэрэгтэй байна гэж дүгэлтэнд хүрч байгаа. Мачиг алаагүй шалтгаан бусад ааснуудаа сануулгах зорилгоор гэсэн яг үндэ бол ихтэй угаасаа Хисоко Мачиж явахтай шүү дээ. За тэгээд би уг нь энэ Хисокогийн ааснуудыг ангуучилж байгаа үйл явдлыг бүтэн арк болгоод зөвхөн энэ хэсгийг үзхийг үнэхээр хүсэж исэн. Гэтэ энэ нөгөө арк биш зүгээр нэг тийм панча маягийн үйл явдал واخгүй юу? Яг мейн арк нь бол нөгөө 14 ханх хүнрийн л Battle Royale. За тэгээ нөгөө харахуу төв рүү явах 200,000 хүний багтаамжтай том хөлөг онгоц нь хөдлөөд
Тэр хөлөг онгоцтой 14 ханхүү бие биенээ алахын цус тэмцээн эхэлж байгаагаар бичлэгээ дуусгая. За тэгээд энэ аркийг би 2 парт толгойд оруулт юм уу гэсэн чинь 50 chapter буюу бараг 50 анги гэсэн үг шүү дээ. Тэгэхээр арай л барахгүй юм шиг байна. 3 парт толгойж оруулахаар шийдлээ. За тэгээд хэрэг та намайг дэмждэг бол эсвэл аним болон манга зэрэг сонирхолтой бол манай группт нэгдээд өөртөө гэж сонирхолтой хүмүүстэй дискшн өрнүүлээрэй. За тэгээд баяа.